2002 онд Монгол Улсын их сургуулийн хэлбэрчийн ухааны магистр зэрэгээр төгссөн. За 2014 оноос 2022 он хүртэл дорн их сургуульд 8 жил ажилласан. За тэгээд 22 оны 11 сараас эхлээд өнөө хүртэл би төвийн спортын газарт архив бичиг хэрэг ажилтнаар ажиллаж байна. За би Монгол бичгийг 10 жилд байхасаа эхэлж сурсан. За манай Доромт аймгийн 1-р сургуульд суралцж байсан. Монголын багш маань Даваасрам гэж багш миний анх Монгол бичгийн маань суурийг тавьж исэн. За мөн түүнээс гадна телевизээр явжсэн Чамаа багшийнхаа хичээлийг үзчихсэн. Хожмоо болохоор 10 жилээ төгсөөд Монгол Улсын их сургуулийн их хүч судлалын ангид буюу Чамаа багш тэр багшийнхаа ангид элсэн орсон. Доромт сургуульд ажиллаж байх хугацаанд мэргэжлийн ангийн оюутнууд болон бага ангийн багш, за англи хэлний багшаар суралцж байгаа оюутнуудад монгол бичгийн хичээл, кирилл бичиг, за мөн мэргэжлийн ангийн оюутнуудын суур мэдлэг олгох хичээлийг орж исэн. За 2023 оны 3 сараас эхлэн за монгол бичгийн цахим бичвэр гэсэн төрийн бас байгууллагыг үүсгэн байгуулад за өнөө хүртэл монгол бичгийн цахим болон танхимын сургалтуудыг хувь хүн болон байгууллага иргэдэд явуулж байна. За мөн үүнээс гадна монгол бичгийн гэрийн багш гэсэн групп монгол бичгийн цахим бичвэр гэсэн пэйж хуудас ажиллаулдаг. За одоогоор монгол бичгийн гэрийн багш групп маань болохоор 7800 гаруй гишүүнтэй. За төвшний хүмүүс тохирсон пост оруулдаг. Өөрөөр хэлбэл анхаарчны мэдлэгтэй хүмүүст болохоор унших боломжтой кирилл галгаар эсвэл богино зөв гэх мэт богино их оруулж өгдөг. За дунджны мэдлэгтэй хүмүүс болохоор өөрийнхөө үгийн баялагийг нэмэгдүүлэх зурлаг салгасан бичиг, за мөн дүрс ялган бичих хөгс оруулдаг. За мөн хөрвүүлэх ихүүдийг оруулж өгдөг. За монгол бичгийн цахим бичвэр гэсэн пэйж хуудасаараа дамжуулан цахим бичвэрийн сургалтуудынхаа талаар мэдээллийг олгодог. Хаана ямар сургалт явуулсан бэ, хичнээн хүн хамрагдсан бэ гэх мэт мэдээлэл оруулж явдаг. За монгол бичгийн гэрийн багш группийг хамгийн анх болохоор би пост оруулж идэвхжүүлдэг байсан бол за одоогоор бол манай сургалтанд суусан хамрагдсан хүмүүс маань монгол бичгээр пост оруулдаг болсон. За би монгол бичгээр гар утсаар хэрхэн монгол бичгээр бичих вэ гэдэг, гар утасны аппликейшн ашиглан хэрхэн бичих вэ гэдэг сургалтыг мөн амралтын өдрүүдэд бас сахимаар явуулдаг. Мөн байгууллагуудад очиж энэ сургалтыг бас ордог. За манай Доромт аймгийн онцгой байдлын газар 8 дугаар сургуулийн 2 бүлэг, за мөн Доромт аймгийн прокурорын газар энэ сургалтыг авсан. Монгол бичгийн гэрийн багш группт постуудаа болохоор би тодорхой төрлүүдэд ангилдаг. За жишээ нь уншаарай гэдэг. За уншаарай гэсэн хэсэг постууд байгаа. За уншаарай. За нөгөөх нь болохоор хөрвүүлээрэ гэж байгаа монгол бичгээс кирилл бичиг рүү. За түүнээс гадна кирилл галгаас монгол бичигт буулгаарай гэсэн хэсгүүд байгаа. За жишээ нь гэхэд энэ маань болохоор богино. За нэгд энэ уншаарай гэсэн юм дотор байна. Гэхдээ энэ юугаар онцлог бүлэг өгсвэ гэхээр уртаг шиг монгол бичигт 4 янзаар тэмдэглэдэг. Нэг нь болохоор богиноор бичээд уртаар дууддаг хэлбэрийг жишээ болгож үгсийг нь багцлж оруулсан байна. За ингээд оруулсан постны манд доор яг монгол бичгээ сурч байгаа, магадгүй сурсан мэдснээ баттгаж байгаа хүмүүс маань за комент мэдээж үлдээдэг урснаа. За энэ дээр ихэд нөгөө богиноор бичээд уртаар дууддаг монгол бичгийн урт өгшигтэй өгнүүдийг за группийн гишүүд маань уншснаа доор нь бичсэн байна. За тэгээд мэдээж нэг мэддэг хүмүүс маань зарим нэг алдсан үгэн дээр нь засаж бас бичиж өгдөг. Тэгэхээр өдөр тутамдаа ингээд монгол бичгээр уншина гэдэг маань тухайн хүний өөрийнх нь унших чадвар нэг сайжирна. За хоёр талаараа үгийн баялаг нэмэгдэн цээжээр бичих чадвар бас сайжирдаг давуу талтай. Гар утасны хэрэглүүр буюу гар утасны монгол бичгээр бичдэг аппликейшнуудыг ашиглан цахим орчинд монгол бичгээр бичих боломжтой байдаг. Манай суралцагчид монгол бичгийн гэрийн багш гэсэн группийг манай хөгжүүлэн сурсан мэдснээ бусдаа түгээж монгол бичгээр пост оруулдаг болсон. 2025 оноос албан хэрэг хөтлөлт хос бичгээр явах болсонтой холбогдуулан өөрийнхөө зүгээс төрийн албан агштад зориулсан сургалтуудыг явуулдаг. За одоогоор Доромт аймгийн цэцэрлэгийн багш нар танхимын сургалтанд хамрагдаж байна. Өөрөөр хэлбэл компьютерт монгол бичгээр шивэх сургалтыг явуулдаг гэсэн үг.